За бүгдэнд нь өдрийн хүргэе. За миний заах хичээл бол өнөөдөр Монгол бичгээр хурдан шударга уншиж сурах гэсэн хичээл байгаа. За хичээлийн зорилго зорилт. За хичээлийн зорилго дээр бол бид өдөр тутамдаа уншлагын дадлага хийж хурдан уншиж сурах зорилго тавьсан. За үүний хүрээнд зорилт тавьсан нь бол өдөр тутамдаа уншлагын алхам гаргаад багаар хурдан уншиж сурах гэсэн зорилго тавьсан байгаа. За ингээд тэр алхамтай ажиллая. За хурдан уншиж сурахын тулд хэдэн алхмыг тогтоосон байгаа. За энэ алхмууд маань юу болж байгаа вэ гэхээр эхний ээлж нь үсгээ тогтоох гэж байна. За мэдээж уншихын тулд бид мэдээж эхлээд үсгээ тогтоох шаардлага гарна. За ийм учраас эхний ээлж нь үсгээ маш сайн тогтоох хэрэгтэй. За дараагийн ээлж нь бол үг үсгээ маш сайн давтах. За өдөрт нэг 30-аас 40 минут орчмыг өөрийнхөө мэдлэгтэй зарцуулаад давтлах хийх хэрэгтэй гэсэн юм алхмыг гаргасан байна. За мөн дээрэс нь их хургуулах гэж байна. За Монгол бичгийн эхийг бодоод сэтгэхэд за тэтэр дээр хургуулсан буулгахад унших чадвар маш их сайжирдаг. Ийм учраас их хургуулгын бас нэг уншлах процесс сайжруулах алхам болж өгч байгаа. За дараагийн за жижиг ихээс эхлэн унших гэж байна. За албан зүйлийг эхлэхдээ бид жижигээс эхлэх хэрэгтэй. За үгүй бол томоос эхлэх юм бол сурах явц удаашрах, за сурахад шантрах зүйл гарах гэх мэт маш олон тийм сул талтай учраас бүгдээрээ жижиг хэсгээс эхлэх хэрэгтэй гэж үзээд жижиг ихээс эхлэн унших гэсэн юм алхам гаргаж ирсэн байгаа. За дараагийнх нь болохоор амархан үгээс эхлэн унших гэж байна. За хэтэрхий хэцүү үгийг уртаа зориулах болохоор за үүнийг ингээд давтан хийхээсээ илүүтэйгээр эхний ээлж нь амархан үг гэсэн үг үсгүүдээ сурган бидний хурдан сурах, хурдан унших юм дадлыг бий болгох байгаа. За дараагийнх нь болохоор хургуулсан унших гэж байна. За одоо ингээд уншиж байгаа зүйлээ нэг бол хургуулж бичээд тийм ээ эсвэл давтан уншиж үзээд ингээд хургуулсан унших юм бол бид хурдан унших болно. За дараагийнх нь болохоор ихээ уртсаж үгээ хөндрүүлж унших юм бол хурдан унших болон сайн уншихад дундаа тасралгүй ч гэдэг юм уу гацалгүй сайн унших тийм нөлөөтэй байгаа. За тэгэхээр алхмуудыг гаргасан байна. За одоо хэдүүлээ нэгэн зэрэг чангаар энэ бэлтгэсэн жижиг ихийг уншаад үзье. Монгол ямар ч ажил хэрэгжилтэй байхад Монгол бичгээр уншиж бичиж сураарай. Эзэн болгон Монгол нийгмийн бүрийг хариуцлага тавьсан. За жижиг ихийг бол уншиж байгаа. За дараагийн за одоо энэ хэцүү ихийг бүгдээр унших гад үзье. Нэг хэцүү бол биш. Гэтэ ер нь бол түрүүнийхээс танихаас жоохон бат зэрэг хэцүү. Байснаа алдаа эрэлт мөрчээ. Ингээд одоогийн Норон гол аймгийн маань тусгамын нөхөд болсод 18 бог нуулын хав газар голын бараа харж яваад 2 минут харах гэсэн нэг уул хасгал байхаар сэт харваж за түрүүний сэт гэж уншаад байсан сэт юм биш үү за харваж онь гаргасан гэдэг. За өн гэж уншижсэн нь онь юм байна. За бог нуулын доод ёроол болно юм байна. За ёроол дах дэсэг тал газар багсан овон товон уул толгойг чинсийн онь гаргаж харуулхад бутарсан шороо гэж ярьдаг юм. Тэгсэн Чингис хааны 2 морь богд уулын ард ирж нутагшил байсныг олж аваачаад тэмдэг газрыг 2 морийн нэрээр загал хууруулж нэрлэх болсон ажээ. Монгол Улсын амт болон дэж 1978 онд. За одоо хэдүүлээ нэг сонирхолтой юм гэж үзэн заяа. За бүгдээрээ дэвтрээ үзгээ гаргаад бэлтгэж тэгээд эндээс минут харж агаад тэр хурдан хөрвүүлж биччихин тэрийг нь үзье. Энэ тэрийг нь хөрвүүлж бичих. За тэгээд нийт